Зя сайн байцгаана уу хүндэт сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэхэн мэдлэгээрээ уулзаж байгаадаа үнэхээр их баяртай байна. Энэ удаагийн бичлэгээрээ та бүхэндээ Хинтийн нутгийн Дамбын хишиг жаргал, Хөлдөө Оюунбаатар тэргүүтээ нудраг жангирчууд хэрхэн халахын шоронд байр суурь олж хэрхэн алдар нэрээ түгээжсэн тухай уншиж хүрэхээр бэлтгэлээ. Бичлэг эхлэхийн өмнө сонсогчид маань YouTube сувгатаа subscribe хийгээд бичлэг дээрээ лайк дараад комент бичээд үзэхээ битгий мартаарай гэж хүсмээр байна. Өнөөдөр бүгдээрээ тун удахгүй 10,000 болох гэж байгаа юм байна. Тийм болохоор энэ бичлэгээрээ хамтдаа 10,000 болёо гэж хүсье. Манайхан сувгаа subscribe дараад үзээрэй гэж дахин та бүхнээсээ хүсмээр байна. За ингээд олон даван үггүй бүгдээрээ хамтдаа бичлэг рүүгээ орцгоё. Улсын их хурлын гишүүн Батүл, С Баяр, Улсын их хурлын гишүүн Асан Дэлгэрмэ, Б Батбаяр, Б Жаргал сайхан, Улсын их хурлын гишүүн гэсэн С Зориг тэргүүтээ улс төрчдөд 40,000-ийн хүүхдүүд гэсэн оморхол бахархал байдаг юм билээ. Тийм ч учраас 40,000-д алдарт Битлз хамтлагийн хөшөө босгож жалга домны үзэл ханхлуулсан түүхтэй. Мөн сэтгүүлч зэ алтай хүртэл манай микри атман энтергээд ярьдаг юм билээ. Дамбын хишиг жаргал Монгол газрын босс Мянган Баяр 2 хүртэл шувуу фабрикийн хүүхдүүд гэдгээр нөхөрлөн. Бас сони шүү. Дамбын хишиг жаргалын тухайд цухас үгүүлээ. Тэрбээр сургуулийн сурагч байхдаа хаанаас ч юм бэ туусан алтан богж гэртээ зөөгөөд иржээ. Дамбуга хаанаас авсныг нас усан ч хишиг жаргал хүү хэлсэнгүй. Арга барсан дамбуга цагдаад хандан манай хүү алтан богж зөөгөөд гэртээ ирлээ. Яавч зөв гарын зүйл биш ээ гэж. Ингээд цагдаа нараа хишиг жаргал хүүг дуудан юун богж болохыг нас уул хишиг жаргал хүү. Та нарт дуудлага өгснөөрөө дамбуга айлнаад богжийг чинь сайн мэдэх байх. Сайн мэдэж байгаагаар нь дамбугаг аваад яваа гэж хэвнэг хариулсан гэдэг. Дамбын хишиг жаргал нэгэнтээ хундагны үг хэлэхдээ ямар ч хамаагүй аргаар сайхан амьдрцгаая гэсэн гэдэг шиг эцэг эхээ алган дээрээ бөмбөрүүлсэн сайн хүү юм билээ. Нутаг усаараа овгилсан олон атманууд дунд Хинтийн нудраг жангтай залуус олон бий. Тэр дундаа Хинтийн аймаг дотроо бэрх тосгоноор овгилсан залуусын тэргуунд байх ёстой зөв ёсны нэгэн хүн бол Лувсан Гиндэнгийн соёлт юм. Ер урлагийнханд, спортынханд ч Ахмад үе гэсэн ойлголт бий. Шорон Гиндэнд ч гэсэн Ахмад үеийг хөндлөх өргөх тал бий. Тэгэхээр соёлт Ахмад үеийн төлөөллөө гэж хэлж болно. Орос зэрэг үжигнсэн бэрх химэх тосгоны хамгийн дүрсгүй хүүхэд нь соёлт байж. Тийм ч учраас 14 настай хүүг сургууль хүмүүжүүлэх гээд хүүхдийн залсан хүмүүжүүлэх газар руу нутаг орны удирдлага нийлгээжээ. Нэгэнтээ ил Инхбаатар шүүх хурал дээр намайг иргэншүүлэх гээд зэрлэгшүүлсэн засангийнх нь гомдож явдгаа гэж үлээ. Тэрнтэй адил соёлтыг хүмүүжүүлэх нэрийн доор шоронгийн тав болгох замыг нь засангийнх нь заажээ. Хүүхдийн колонд атма нэрийг зүүж хинээс жайдаггүй нэгэн болоод өмнө дэлгэр Баянзүрхийн чанга дэглэмтэй хориход нөлөөтэй хулгар болжээ. Тэгээд 1980 онд Баянзүрхийн хорих татан боогдож хоригдлуудыг нь Майнд дэх хорих анги руу шилжүүлэхэд соёлт ажигдж очсон юм. Майндын шоронгийн архыг хоригдлууд Баянзүрхийн хорихын хулгаруудыг таатай хүлээж авсангүй. Баянзүрхээс ирсэн хоригдлууд ч гэсэн байр суурь олох гэж толгоогоо ажиллуулж байлаа. Соёлт Майндын шоронд Дамбын нар мандах гэдэг хулгартай гал байв. Нар мандах мөрөдөө тоглоомонд нүдээ ухаад өгчих төхөн. Өөрөө гайгүйж тоглоно. Майнтэд эренгүүтэл нар мандах мөрөдөө тоглож гарна. Соёлт гал хамдаа занг нь мэдэхгүй хулгайч нартаа битгий тоглол. Улаарж байж алуулваа гэж хэлнэ. Нар мандах тийм сэрэг толгойд нэгэн байгаагүй учраас тоглоод явчихна. Хянагч нар хөзрийг нь хураачгаад байхад шага чулуу даамар хүртэл мөрөдөө тоглоно. Тэгээд нэг удаа соёлт ялнаас буугаад ирвэл нар мандах гарандаа худгалуужсан өрөөндөө хэвдэж байлаа. Гарынх нь алхыг нэвтдүрсэн байв. Соёлт чи хэнд дөрүүлчих вэ? Чамайг дөрж байгаа хулгайч намайг сэрээлээ дээ гэхэд нар мандах уйлагнан дарахны бат биелэгтээ тоглосон чинь мөрийн дээр унжсан байж тээ. Тэгэхээр банд лалраар нь дуудсан чинь намайг хусчихлаа. Муухай өвдөж байна гэж. Соёлт гудсан доороо нуусан сэлэмний хугархайгаар хийсэн хутгай түрүүлээд гарчгүйсэн байна. Төдөөдөлгүй нэгтгэлийн хонх дуугарч хоригдлууд амандаа хараал уншсаар тооны талбайд суулаа. Хорихын дарга нарын барлаг хийж байгаагаа өөрийн зөрөх зөргөөр албан тушаалд хүрсэн мэт ойлгосон Өвөр Хангай аймгийн Харьяат Майхүү гэдэг журам хоригдлуудыг өшөгчнө.
хэв журам сахиулах ажлаа хийж байгаа нь тэр. Тэрбээр хянагч нарыг харан улам өнгөрч муусын хөзрийн завхай можиг лалрууда хүний өөрийг нэг их барчилгүй тооны талбайд сууж хай гэж хайшаачин зогсдол хэн нэгэн хүн хүзүүрүүн хүчтэй зохиод авах шиг болохоор нь майхуу хүзүүн дээр гарсан хатга хагарлаа гэж андууран бодоод эргээд хартал ард нь лувсан гиндэнгийн соёлд гартаа худаг орчихсан. Чи энэ олон ядарч зүдэрч яваа ирчүүдийг алгийн болгон засантай нийлж мах цусыг нь зулгаах гэсэн юм бэ. Би тэр тээдэргүй өнгөрсөн хулгайч чамайг алжгаад нэг мөсөн дууснаа гэж хаж гарчээ. Тэгээд майхууг дахин худуулах гэдэл хуйгууд соёлтын гараас хутгийг нь салгаж авлаа. Соёлд дарахны Батбэлгийг шилэн хүзүүрүүнд хутгалж хутганы үзүүр амаар нь зохиож байжээ. Соёлтод хутгалуулсан майхуу Батбэлэг хоёрыг амьд үлдэхгүй гэсэн яриа засан даяар тархлаа. Гэсэн хэдий ч абортны хэрэгээр шоронд ял идэж байсан их хэмжийн буйнаар элсэн мэнд үлдцгээсэн юм. Хоригдол томлох өвчтөй майхуугийн хүзүүн дээр гарсан хатаг хутга зоолгон хурдан идэгсэн гэдэг. Соёлт майхууг болон Батбэлгийг хутгалсан үйлдэлдээ Төв аймгийн шүүхээр ял нэмүүлж хар яригдах онцгой дэглэмтэй шоронд очлоо. Хар цэргийн генерал Хар Лам Сүрэн Цэвлийн Ваанжиг Жамба Даши Мунда нар энэ цаг үед Монголын шоронгийн хаан хэмээн яригдж байлаа. Овгорууд Гяндангаас дэглэн буурж ирэх сургаар халахын шоронгийн овгор Хар Лам Сүрэнгийн банд цэлэм бөксөө хөдөлгөн оодорж ойр авийнхаа хүмүүстэй нохоотой харьцаж байгаа юм шиг л дээрлэх нь хулгаруудын хиндэнж таалагдсангүй. Цэлэм шин залуу атман соёлтыг үгээр өдөж чи их хүн хутгалдаг хулгайч чаддгийн бол намайг хадгаж хар генералаа ирэхээр хачин болгоно гэж үдэнэ. Соёлтой дэсэн гэхэд яаж дэсэх вэ гэсэн аятай цэлмийг тоон сууж байхад нь амны наагур гэрчүүдийн дэргэд өгдөөгүй хутгалж дахин ялаа нэмүүллээ. Ер нь тэгээд нэг хазгаа гიშгсэн хүн тэр чигээрээ урууддаг гэж. Үүнээс хойш олон жилийн дараа буюу 14 настайдаа гэрээс гарсан хөө 40 гарсан хойно бэрх тосхондоо иргэн ирсэн билээ. Өдгөө тэрбээр бэрх тосхон борон өндөр хоёрын хооронд жоншоо зөгөөд зарим нэг нөхдөд зуудаг нохоо хууддаг юм гэдэг үгийг сэмхэн сануулсан шиг эгэл даруухан амьдарч байна. Иргэжүүлүү шиг үнтэй зүйл гэж хаанч байхгүй лээ. Бэрх тосгоны дэггүй бяцхан хөө соёлтыг хүүхдийн засан хүмүүжүүлэх газар цөлөөд бэрх тосгоноо зинглийн манлад хүргэнэ гэж бодсон нь энэ дөрөл байлаа. Соёлтын дараагаар бэрхийн гэсэн тодтолтой Батгиндэнгийн очир Бойроогийн инх жаргал нарын ирчүүл халахын шоронд нэр өвлдөөсөн юм. Мангар очирг ихээр 80-ад оны майнд мөнгөн мөрдийн горигдлууд андахгүй. Очир ухааныхаа молгуудаа мангар гожтой болоогүй. Тэрнийг хар баг наснаас орон шоронгоор яваагүй бол өлхөн бүхийн золонд хүрэх байсан гэж очрыг мэдэх нөхд нь өтгөө хүртэл ярьдаг юм билээ. Тэрбэр хүнийг хүнээр нь гойднаа хэмээн залуу халуунасаар аархиж явсан үе олон бий. Энэ байдал нь очрыг олон удаа шоронгийн хаалга даатахад хүргэсэн байлээ. Мангар очир шоронд ял идлэх хугацаанд өөр шиг хүчтэнхээтэй ирчүүтэй нөхөрлөж байлаа. Монголын үндэсний бүхийн спортын ууган авьяа тамирчин Бадам дөргийн төвдөн дөржийн хүү халахын шоронд мангар хочороо алдарчин төвөж явсан давг чимэд бол очрын ганц хам юм. Очир өөрт төвөгтэй асуудлыг харт инхийгээр шийдэнэ. Ямар санд мөнгөн мөрдний шоронд хоригдож байхдаа өөрөөр нь оролдоод байсан нэгэн хурган овгорыг тунгалаг тамирын кинон дээр захиур төмөр төвжлийг хүлдэг аргыг хэрэглэж амьдаар нь боодог хийх төгсөн хэрэгээр дэглэм дэшилж байх хөвдө. Захын хүнийг барин авч дүүгүрдэн нөгөөхийг нь зохиод унаадаг байсан билээ. Бэрхийн уурхай бол жончны том орд газар байсан учраас зүүн аймагуудын их хөлийн том бүжигнэж бум бүжигнсэн досгон байлаа. Тоймоо алдсан олон орос зэргүүд Монгол хүүхнүүдийг хүчиндэх асуудал соёлт инх жаргал очир нарыг бэрх тосгон байх хугацаанд л авгаардаггүй байлаа. Мань гурав орос зэргүүдийг хүртэл жагсаадаг атманууд байсан бөгөөд эдгээр хэрсийг шоронд явчихсны дараа орос зэргүүд тугал дайрах охин хүчиндэх бузар ажилдаа ордог байсан юм. Бэрх тосгоныхан эдгээр хэрсийн адал явдлуудыг тэр хүүхэнд ярьцгааж энэ гурав шиг атман манай энэ лав дахин дөрөхгүй гэцгээдэг юм билээ. Гэрэлмагийн ням лав шиг шоронд атман болно гэж өөртөө үүрэг хариуцлага хүлээгээгүй ч халахын шоронгийн ямар ч атман хүлээн зөвшөөрдөг залуугийн нэг бол Банзрагчийн Эрдэнэбаяр юм. Хинтээ аймгийн өндөр хаан хот кино монтажийн байр. Энэ нэрнээс үзвэл Хинтээ аймагт кино монтаж хийдэг газар байж л дээ.
Кино монтажны байрны Эрдэнэбаяр найз нөхдийнхөө хэмжээнд даруухан шар хүү байлаа. Зэргийн алба хааж охидтой үерхэж найз нөхөдтэйгөө наргих үедээ наргиж 8 арилж ааж хийдэг нэгэн байв. Хужаа байрны Насанбат гэдэг хүүтэй сайн үерхэн. Найзууд болсон хойно охид эргүүлнэ. Гэтэл нэг удаа Насанбат нь охидын дэргэд найздаа дээрлэхийг хүнгээс үзүүлсэн байна. Эннээс үүдэн зөрчилдөн үүсч Эрдэнэбаяр Насанбатыг 4 удаа хутгалж орхижээ. Шаралхуу зан шал хэрэггүй яригталд охидын дэргэд өөрийгөө товоолгох гэсэн найзын дэмий үгс залуусын амьдралд цуссан зам татуулан орхижээ. Ингээд 19 настай Эрдэнэбаяр 4 жилийн хорих ял авч Насанбатанд эмнэлэгт хүргэгдэжээ. Өндөр хааны хорих ангид Эрдэнэбаяр ял эдэлж байхдаа хаанхын шин би нэгэн этгээдтэй муудалцсан цодолцсон байна. Гэтэл тэр нөхөр нь нас орж хүн амны хэрэгтэн болоод зүүн хараагийн жан тэглэмтэй хорих ангид очжээ. Тэгээд тэр шорондоо нэг их удалгүй майнтын хорих ангид ажигдан ирэв. Ер нь духайн үед нэлээд чанга гарын хоригдлуудаа майнт руу илгээж ядарсан этгээдүүдийг оронд нь авч тоог үүсэдэг жишг тогтоод байлаа. Эрдэнэбаяр хайрын залуунаас шоронд өнгөрөөж байтал бас нэг гай дайрав. Улаанбаатар хотоос танхын хэрэгээр ял эдэлж байгаа Төвшин гэдэг хоригдол Эрдэнэбаярын нүдэн дээр нутгийнх нь ядарсан нинжа батаг балбадаг байлаа. Зүгээр нэг зодохгүй лалар банд нь мэдэгдэхгүй хинтийн муусан гөлөгнүүд битгий урдуур хойгоор хөндлөсөд бай. Хүний өөрийн гэлтгүү цөм зохио шүү гэж бүгдд нь хэлнэ. Үгэн дотор үг, үхэр дотор үхэр гихчээр өөрийг нь хүртэл дайруулж байгааг Эрдэнэбаяр мэдэж байлаа. Бас нэг өдөр Улаанбаатарын овгор гэж өөрийгөө эндүрсэн Төвшин батаг балбахыг банзрагчийн Эрдэнэбаяр төвчсэнгүй. Зуудаг нохой хуцдаггүй гэдгийн адилаар Төвшингийн хажуугаар гарахдаа л 2 удаа бүлж өргөсөн. Хинти чигийн бүрээд хүүгүүд хутга барин босоод цусан дүрж хуунд нь хийдэг гэж. Ингээд Эрдэнэбаярын хувь заяаны төөрөг дахин төрж онцгой дэглэмтэй хориход 25 жилийн ял эдэлхэр болсон билээ. Хааж явсан нутгийн нэгний өмөрөх сэтгэлгээ хинтичүүдийн мах цусанд нь байдгийн болов да. Өдгөө Эрдэнэбаяр олон жилийн ялыг артаа хийгээд өндөр хааныхаа гудамжаар алхах цагаа хүлээн жирийн дэглэмтэй шоронд сууж байгаа билээ. Хинти нутгийн эрчүүдийн шоронд хийсэн дуйланд хэрэг Эрдэнэбаяраар дууссангүй. Аймгийн зан Бацуг хагсны том хүү Оюунбаатар аавыгаа дуурайж бүх болсонгүй. Гэмтэргийн ертөнц рүү хальтран орж орон байрны номер 1 хулгайж Бадочрын болортой нийлэн хэсэг хугацаанд Улаанбаатар хотод тансаглажээ. Энэ их тансаглалын уул мөрөөр ганц удагдах мөрдөнд шоронгийн овгруудтай инзэрэгдсэн арсалдаж явсаар хөлдөө хочийг хүртээ итгэн дээр. Аав нь аймагтаа үзүүрлэн заан цол хүртсэн бол хүүн ганц удагт удаадараа танхааран хулгаруудыг айлгадаг нэгэн болжээ. Ингээд мань нэр 12 жилийн ялтай майнтын шоронд ажигдан очлоо. 1000 гаруй хоригдолтой майнтад урлаг спортын нүсэр баяр болно. Тэрхүү баярын хүрээнд 128 бүх зодоглож ганц удгийн подволд 3 жил зуусан хөлдөө Оюунбаатарыг хаях аймаг сумын цолтон гарсангүй. Бүхийн хорхоотой албан хаагчид цөөнгүй байдаг болохоор Оюунбаатарыг тэрдор нь хинхэг болох. Майнтын хорхоод ирсэн даруйдаа л хүчий авсан Оюунбаатарыг хуучин хулгарууд занаж эхэлсэн юм. Тэр тусмаа албан тушаалаа булаалгасан хар болд хэмээх овгор хулгайч ихээр үзэн ядаж байлаа. Тэрний командад төмөр өргөж булчин журмсөө хөгжүүлсэн шинэвийн хоригдлууд бэлэн байв. Тэгээд хар болд залуусыг архиар дайлан хэв журам сахиулагч Оюунбаатарыг олон хулгайч нарын дунд цус нүжтэй хойлохоор ярилцаад гарчээ. Тэдний зөрчлийг гадралсан хорих ангийн дарга Хурандаа Инхбаатар нугас амар бол нуур амгалан гэдэг юм шүү. Овгор хулгайчууд бие биенийхээ дээр гарах гэж шоронг там болгодог юм. Эвтэй байвал хүчтэй гэж байлаа. Энэ үг даанч хожимдсан байв. Хар бол тэргүүтээ овгор хулгайчууд Оюунбаатарыг хониулгахоор халуун усны байр руу дагуулan оржээ. Хуучин хулгарууд за одоо ч дайн болох нь дээ. Ямар ч байсан дулаан хувцас өмсөд тоон зуухаа бодё гэж байлаа. Хулгайч бүхэн халуун усны байрыг нүд салгалгүй харж байсан гэхэд болно. Төдөөдөлгүй хаалга завгдан онгоож хар болд гидсээ дарангүйж тооны талбайн голд өөхөдгийн унлаа. Тэрний гарын салаагаар цус бүргэлэн урсаж байх нь тэр. Болдын араас атман болох гэж хэлбэлцсэн залуус амь наана тамцаан хаалгарж эхэлдэн гүйн гарч ирлээ. Тэдний араас хон төхөөрөгч аятаа гартаа цустай гутга барьсан Оюунбаатар гүйн гарч ирээд. Та нар шиг банд хизээж намайг цустай минь хутгаж чадахгүй.
Би та нарыг бодох юм бол шог шорондон шороотын цэвэн шиг явлаа. Боорцогны шорондон босоо сандан шиг явлаа. Сэцэн хааны хүүхдээр оролцсон хулгайч бүхний гидсийг нь бариулна гэдэг Бухташ гэдэг хулгайчийг хөөн гүйцэж дашиж унгаад зээжинд нь булж орхиллоо. Тэгээд ч зогссонгүй дахин 2 залууг худгаллаа. Нөгөө атманууд алигаа алдаж хянагчийн байрны хаалгыг нүүдэж та нарын хөлдөө Оюунбаатарыг зогсоох үүрэгтэй үсттэй. Бүгдийг маань аллаа шүү дээ гэж уйлан донгодов. Хянагч нар ч Оюунбаатарт ойртож чадалгүй. Наа тэнэг үлдлээ зогсоо ивэр ярья гэж байлаа. Оюунбаатар дахин 2 залууг худгаж зарим нэг атмануудыг байр дамжин ирж байлаа. Овгрууд аль хэдийн нинжа нарын орон дээр нэгмөө күрдэг нөмрөд хэвдэж байлаа. Зарим нь жорлонд бие засах нэрээр нуугдаж байлаа. Нэг цаг гаруй муур хулган болсны эцэст Оюунбаатар өрөөндөө орон цусаа угаан хэвдэж байхад хянагч нар гиндүүлэн барьж гавлан балбаж гэлээ. Энэ хэрэгтэй Оюунбаатар ял нэмүүлэхээр Төв аймгийн мөрдөнд байхдаа Батлан даалд нь гарч өөрийн гал хам гонгорын галааг засангийн хөрхийн эмнэлгээс 10 хоногийн чөлөөгөөр авчээ. Ингээд мань 2 Улаанбаатар хотын ресторанд хэд хоног найрлаад Оюунбаатар нь галаагаа хориход хүргэж өгчээ. Засангийн хөрхийн дарга Үлзий бат Батлан даагч Оюунбаатарыг хараад чи нөгөө хөлдөө Оюунбаатар биш үү? Чамайг шоронд харсан санагдах юм гэхэд Оюунбаатар энэ ядалдан хүмүүс дандаа намайг миний мод үгтэй андуурах юм. Манай дүү одоо Майнтын шоронд ял эдэлж байгаа. Бид хоёр тийм адилхан байна уу гэсэн гэдэг. Оюунбаатар хөлдөө хожиндоо таарамгүй гүйлгээ ухаантай сэргэлэн нэгэн бөгөөд өдгөө шоронгоос гараад Улаанбаатар хотод улсын их хурлын гишүүдтэй ээл цуг мандаж яваа сорог дуулдах юм. Хан хэмтээ олон залуус альж шоронд босоо явсан. Тэдний нэг нь зулаа хэмээх 30 гарч яваа залуу бий. 5 жилийн хориг хялтыг ороод жирийн чанга онцгой гяндан хүртэл суугаад амжсан. Дандаа сахилгын агтар ял юм уул. Онцгой хорихын дарга өрөөнд нь ороод ирэхэд байн орж ирээд байх юм бол байхгүй болгоод өгнө шүү. Амар тайван байдал бидгийн эвдээд бай гэж хэлээд л гянданд орж хана. Гянданд хүртэл сахилахад орно. Нарлагаанд гавтай гараад л хоригдол зохиж унахна. Байнгын зодооны бэлтгэл хийгээд л онцгой угруудын дэргэд нэг хөлөө өргөөд нэг сайхан зодтолдох юмсан. Энэ лалрын шоронд эрхэн шиг үзчих хүн байна уу гэж асууна. Овгрууд тэрнийг хараагүй царайлаад л сууцгаана. Эвгүйхэн дугуурвал зулаа зохиод унахна. Онцгой хулгуурууд тоон сууж байхад хамгийн сүлд Орос хороо монхотол цагаан замцаа мөрөвчтэй хар өмд өмсөж малгайгаа хилдгээдгүү тавьсан зулаа гарч ирнэ. 5 жилийн дотор гянданд 2 удаа ороод амжсан энэ залууг халахын шорон хүлийн зөвшөөрч байсан. Өдгөө наранд гарч намб суугаа хөл яваад уулдах юм. Бүх хэцүү бэрхийг дуулсан хүн одоо л нэг төвшин сайхан амьдрах хэрэгтэй юм да. Хан хэмтийн нутгийн олон эрчүүд хөлдөө Оюунбаатарын хэлсэн шиг боорцогныхын шоронд босоо сандан шиг явж, шог шоронд нь шороотын цэвэн шиг бужигнуулж санд ачиж явсан юм да. Нэр алдартангууд шиг үеийн үе дуурсагдах нь хааш. Монгол улсад шорон байгаа цагт яригц арал байх болно. Авдрантын шоронгоос 2001 онд яригдсан яриаг та бүхэндээ уншиж хүргэлээ.